Танаа би өнөөдөр слайм хийх гэж байна. Тэгээд 2 хооцтой слайм. First нэг аяга бэлтэн тэг утгах юм уу? Зүгээр харанаагаар ч утгаж болно. Хоёрдугаарт ийм хөөс гарын савн байж болно. Ийм савн байж болно. Гуравдугаарт гол харсан ийм нэг нүг ваагч энийг хийх юм аа. За одоо энэ дээрээ энэ аяган дээрээ хөөс ингэж чиглээд за ингэж хийгээд одоо энэс за одоо ингээд сет утгана. Одоо ингээд сайн утгаал тэгээд л юм болоо. Энэ зүгээр нэг хинүүр за одоо нэг ийм үрд бол хөөснөөс нэг ийм юм багтахыг бүгдийг мэдчих болно. Энд гол нь ямар ч юу ороогүй. Нэг слаймыг дандаа цавуугаар хийгээд штэ. Шингэн цавуу. Ерөөсөө юугаар хийгээгүй. Шингэн цавуу ороогүй. Тэгэл ингээ балчна. Нэрт. Тэгээд энийг штэ. Одоо би саунд хийлээ. Аваатарлээ. Энд бол багтчих واخа. Одоо энд хийцгээе. Ингэж бүгдийг хамжаа хийх бол бас үлдчихвэл. Сэмикэрт хийж үзэх бүтэн хаа. Бүтэн лайк, муу subscribe дараарай. Зоотыг болцсон. Картыг болчихсон. Яа болчихсон. Энийг эсвэл өнгөтэй алах уу? Ямар өнгөтэй алах уу? За тэгвэл би өнгөнүүд нэг өнгө авчиръя.
цэнхэр өнгөтэй болгоё. Тэр юм цэнхэр өнгө. Одоо энэсээ жоох нэг хийх бол энэ слайм маань болчихсон. Яа сая бүдэнж. Одоо өнгө хийгээд утгаад би тэгээд ингээд савлж исэн. Тэгээд өнгө оруулахаа мартаад тэгээд одоо өнгө оруулж байна. Цагаан дээр цэнхэр өнгө яагаад ууштай гэдэг. Би сүүл бичлэг дуусахаар жорын ингээд биччихье. Өөр хоёр аргаар хийдгийг бас оруулна. Өөр хоёр аргатай болохоор цав орно. Болчихлоо. Хөөс насаж байгаа. Болчихлоо. За одоо сандай. Гэт бүгд ингэ. Таглаад үзье. Тэчгүй байна. За одоо тэгэхээр бичлэг тавьсан баярлалаа. Одоо би энд чарыг биччихэн заяа. Тэгээд нэг subscribe, like, comment дараарай.